Юуны тухай ярих юм. За бүгдээрээ сайн За байна. бүгд Тий, сайн. сайн уу? За, санаас ах юу айцгаана. Ойцоо Тэгээ хаа яваад байгаа юм бэ? өнөөдөр 2024 оны 11-р сарын 15-ны оройн 7 цаг 22 минут болж байна. Монгол цагид болж байна. Улаанбаатар хотод 2024 оны 11-р сая 16-ны 11 цаг 22 минут болж байна. За, сонин сайхан Дундууд адилхан. юм. Хот бацуу хийгээгүй бараг 2 сар болох чинь тийм засаглах чинь тийм. Харин тийм шүү дээ. Угаа сардаа нэг хийчээд байвал те. Тийм. Үнэхээр нөө завгүй өдрүүд бүр ингээд нөө юу гэдүүлээ. Харавсан юм шиг өнгөрч чинь тийм. Бүгд өөр Дэлхийн арай хурдан эргээд Нэг юм шиг. дэлхийн арай хурдан эргээд идэг болсон Эргэлтнээр яг үнэн хурд байна. тийм биш. За бүгд сүүлийн сонин сайхан юм байна. бүгд өөр өөрсдийнхээ ажил амьдрал ингээ урдах юмнуудад төвлөрөөд үнэхээр цаг гарсангүй. Тэгээд ямар ч гэсэн 5-10 минут ч болов нэг өнөрхөн юу хийцэн дээр ах гээд бид гурав эхлүүлж байна өнөөдөр. За, сонин сайхан юу бацгаана. Тайван дөө саяхан манайх нөгөө Халлоуины баяр тэмдэглэсэн. Тэгээд энэгээр бас нилээ хөдөлгөөнтэй. Тэгээ одоо хүүхдүүд ингээ нөгөө баяруудаа ингээ хүлээгээд тоглоод. Тэгээ энэ удаагийн Халлоуины баярт манай Жижига хүүтэйгээ найзтайгаа бөөнөрөө орж манай хүүхдүүдэд бас амар гоё харилцан яриа хийсэн. Тэднэрт нөгөө пампкиныг одоо яаж гоё цэвэрлж ийм гоё декорашн хийгөө. Бид нар ч гэсэн Монголоос бас пампкин олж аваад тэрийг хийж үзсэн. Тэгээ хүүхдүүд сэтгэл амар өндөр байсан. Оо, пампкин эний чинь ингээл дэлгүүрт л харж ирсэн ш яг үндэ ингэж зүсч үзээгүй юм байна. Материал нь юм байна. Тэр гэл ингээ янз бүр аяга гоё. Тэгээ декорашны хүртэл ингээ ламагаа асаагаад амар баярлж баярлаа. Одоо нөгөө энэ 28-нд ч нөө Thanksgiving болох гэж байна шүү дээ. Тэгэнгүүт бид нэр багшаа одоо нөгөө татаг террорын хаанаас сонсох вэ? Татаг террор шарах уу одоо гээл тээ. Амар тийм хүлээлттэй. Надаас илүү ингээд догтлоод тэгээ би одоо яана яах ёстой вэ? Цэцэг тэрүүд олох ёстой байлаа. Кори нэг хэдэн жилийн өмнө эрэхтэй энд бас нэг хийж үзчихсэн. Тэгээд тэгснээл одоо яана багшаа 12 сар гарангуут л шинэ жил боллоо штэ. Шинэ жилээ яаж хийх вэ гэл нэг цаа. Тиймэрхүү л уур амьсгалтай байна та манайхаар. Та нар шинэ жил болох гэдэг догдолж байна уу? Гадаад ч амар эрт нөө чимэглээд эхэлчихдэг баг тий. Тий, одоо энд болоод ингээд айлууд өөрсдөө бүр амар ач холбогдол зөвхөн албан газруудаас гадна угаасаа нөгөө дэлгүүр мэлгүүрүүд бол угаасаа декорашны хийн чимэглэх хийн. Тэнгүүд айлууд нь өөрсдөө одоо манай энд бүр ингээд бүхэл бүтэн гудамж байдаг. Бүх айлууд нь бүр ингээд ийж бүрэн чимэглээл одоо юу гэдэг нь толоо моглоом гаднаа ингэж тавиад байшингаа бүхэлд нь ингэж гэрлээр ингэж чимэглээд бүр амар ингэж сүртэй чимэглэдэг. Ер нь бол баяруудад айгүйх ач холбогдол өгч чимэглэдэг. Аа. Thanksgiving Манай өнгөрөөд нэг. дуурайнд оруулна гэд хүлээж байгаа. Аа. Тийм байна. Аа. Thanksgiving-ийн баяраар чи яг ер нь яаж баярлдаг? Ямар зориулттай баярлээ? Ер нь бол яг Чин удаа баяр гээд гэр бүл Талархлын баяр шүү дээ. Одоо нөгөө тийм л дээ. тий одоо Thanksgiving манай үнэхээр нөгөө ойлгоод байна. цагаан сар гэх юм уу тий. одоо манайхны бол барай Өөрөөрөө яг цуглаад гэр бүлэрээ тийм гол нь гэр бүлэрээ цагаан сараас юм. Монголоор бол цагаан сар болохгүй юм уу те? Наар ийм том болсон хардаа. оо Одоо май даад үзэгдээ л байсан. Ийм том Нөгөө болсон. байсаар л байна уу? Чи ийм том Hi, болсон hello харалтаа. Marvel. Тэгээд сургасан юм уу та хоёр? Суурцаа одоо ингээд гар дандаа гарч баад шин. Тусдаа орон дээр унтана. Яг л жоох үг чиг. Одоо тэгээ нэг өөрөө бицаас урчхаараа амар хөөх юм байна уу? Надад тэгээд нэг хонх юугаа Биц сурчаар болохоор. хонх дуураа сурчаар тэгэл яг гарах болохоор очиод хонхоо дараал тэгэл хонхоо дарахаар нь очих шээлгэж баалгаал бүр амар болчихсон. За оожгоор тань юу вэ? Нэг гарчаад ирэх юм уу? Одоо танд дөө өчигнэл 7 нэг мэтгэд нэгдэх болоод нэг мэтгэд тавтах болоод 7 хоногуд бүр ингээм амар хурдтай
өнгөрч яваад тэгээд байгаа. Тэгээд Мгм. сүүлийн сар болоод баг ингээд Би юу ч нэг одоо мэхээр бодлоо өнгөрөө. нэг мэхээр амигтай ирээ. Тийм. Юу ч болоод өнгөрөө гэхээр завгүй өдрөөдөө та. Аа. Тэгээд За яг одоо өнөөдөр болоод ингээд онгоцны буудлын дээр уушаа авч ирэх гээд сууж байна. аа. Би бас нэг амар завгүй. Хаа орох юм? Хаа уртл явах лээ? Шанхай очиод ирнэ. Мгм. Тэгээ одоо өнөөдөр гурвуулах наага амжиндээ яг хөө зүгээр ямар ч сан ойр зуур ганц нэг ойр ойр зуурын сонин хачаа ярьчаад тэгээд нөө дараачийн ярих сэдвүүд хэдэн сэдв ингээд би бодсон байгаа. Тэгээд тэрний хадтаа зүгээр хальт хилээд өнгөрчий. Надад ямар сэдвүүд орж ирсэн бэ гэхээр амжилт ямар үнэтэй вэ? Одоо чи хэрвээ Аа. амжилттай болвол чи амжилтанд хүрэхийн тулд ямар хэмжээний үн цэн төлсөн бэ гэдэг Аа. нэг сэдв. Өөр нэг сэдв нь Аха. үнэн чухал уу эсвэл хүн чанар чухал уу гэдэг нэг сэдв. Яг тэрийн саяхан надад тохиолдсон нэг асуудал. Хүний би үннийг мэдхийн тулд ингээд надад үннийг мэдхийн чухал учраас би нөгөө хүнийг ингээд хайр найргүйгээр улалцуулаад ингээд үннийг нь сонсож байгаа байхгүй юу? Тэрнийхаа дараа миний сэтгэл амар Аха. яг ер нь үнэн чухал юм уу эсвэл бас хүн тийм хүн чанар үннээс илүү чухал бас байх хэрэгтэй юм уу гэж бодсон байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бас та нарын юу гэж бодож байгааг бас сонсмор санагдлаа. Ямар ч гэсэн ийм хоёр сэдв бодлол яг дараачийн одоо яг энэний дараа хийгдэх хоёр сэдв байвал зүгээр юм болов уу гэж бодсон. Мгм. Тэгэл хүмүүс нөгөө тэгдэг чинь шудраг бай, үнэн бай мэй гэдэг тэгтлээ. Тийм. Тэгвэл үн Яг судрагчтай хэрэгтэй юм уу тийм. Тийм хүнийг ээ санагдaltaй гэдэг юм. хүнийг өвтгөн байж чи үннийг мэдэх хэрэгтэй юу Тийм бай. амар чухал ойлголт юм байлээ. Тэгээд тэрийг саяхан би сураа за яг үнэн бас тийм чухал зүйл биш юм бэ шүү. Заримдаа гэж бодсон. Мгм. Тэгэхээр Бас нөгөө нэг хэдүүлээ нэг уг соёлын ялгааны талаар ярьж байсан. Тэрнтэй адилхан яг нөгөө надад одоо зөв сүүлийн үед аягүйх бодогдоод байгаа тэр эрчүүд эмэгтэйчүүдийн хоорондын ялгаа мгм. яг тэр нөө соёлын ялгаа шиг тэр өвөрмөц ялгаанууд байгаа шүү дээ. Тэрийг бас ингээ гой судлаад яриул хүмүүс нөгөө одоо шинэ ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй ч юм уу те эсвэл тийм ялгаатай гэдгийг мэддгүйгээсээ болоод гаргадаг алдаа ч юм уу. Тэр сэдв бас их сонирхолтой санагдаад байгаа. Тийм тэр чин Одоо бодвол тэд эрчүүдийг ойлгох, тийм эмэгтэйчүүдийг ойлгох. бүгд Тэд ингээд ингэж байгаа шүү дээ. ярилж Манай яадаг хүн ч ерөөсөй гэсэн. ойлгохдохгүй байна. Гэт яриад байгаа. Тийм. Тэгээд нэг Зарим хүмүүс мэдээд байгаа юм шиг хэрнээ яг тэр нь ингээд бүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ч юм уу. Тийм асуудлууд байгаад байгаа юм шиг санагдсан шүү дээ. үүцээ задлыг гэдэг шиг одоо энэ дугаар дээр угаасаа нөгөө нэг яг сэдв сонгож ярихгүй нөгөө гаяа байхгүй байгаа учраас сэдв сонгож ярихгүй учраас нөгөө ер нь яригдах сэдвүүдээ нэг мөсөн яачи гэж яриад ожив дээр ярьж байгаад нөгөө юу ийм контентууд хий гэж ярьсан. Ааваас охиндоо өгч зөвлөгөө, ааваас хүүдээ өгч зөвлөгөө, ээжээс охиндоо өгч зөвлөгөө, ээжээс хүүдээ өгч зөвлөгөө гэдэг сэдвээр контент хийж яриад. Ягаад тэгэхээр аавгүй, ээжгүй өсөж байгаа охтууд ч байгаа, хөвгүүд ч байгаа. Хэрвээ тэр хүмүүс байсан бол аав нь ямар зөвлөгөө өгөх байсан бэ, ээж нь ямар зөвлөгөө өгөх байсан бэ гэдэг талаар ярив. Тэгэд гол нь одоо тэгэхээр тэрэнд биднээс нэг зочин хэрэгтэй байгаа. Одоо бид нар надад эмгтэй хүмүүс юм чи бид нар ааваас охиндоо юу гэж зөвлөгөө, ааваас хүү Аа. хэлж чадахгүй болчих واخгүй. Тэгэхээр хэрвээ манай юг үздэг, тийм хоб бацхаг үздэг, эрэгтэй хүмүүс байвал аав хүмүүс байвал бид нартай холбогдоорой гэж гуйж байна. Тэгээд энэ ингээд нөгөө нэг одоо тэр ээжгүй аавгүй өсөж байгаа тэр хүүхдүүдэд тэр гэр бүлийн халуун дулаан авар амьсгал зөвлөгөө гэдэг юм ямар байж болох вэ гэдгийг хүргэх зорилготой байгаа. Тэр нь тэгээд өөр өөр байвал те сайн аав байвал ямар зөвлөгөө өгөх юм, муу аав байвал ямар зөвлөгөө өгөх юм, тэр үлдээ анхаардаг аав байвал ямар зөвлөгөө өгөх юм, анхаардаггүй аав байвал ямар зөвлөгөө өгөх юм гэх те. Тэгвэл нэг хоёр хүний үзэл бодлыг бас зөвлөгөө олгоод явах нь ямар аах бол те. Тэгээд янз бүрийн хүмүүс байвал те бид нар нөгөө 4 5 орчид 4 5 өнцгөр өөр өөрсдөө харж байгаа үзлэлээр хадгалдаг шиг Тэгээд бас нөгөө өөр өөр хүмүүс харж чад өөр өөр үзлэлтэй хэлээд бид нар бол яг нөгөө
Тэтгэл ус удагдж байгаа шинж ухааны юм ярина гэхээс зүгээр л амьдрал дээр тохиолдож байгаа юмнуудаа өөрт тохиолдсон одоо юунууд те үйл явдлуудаа сургамжуудаа яриа явдаг болохоор тэднээсээ байвал зүгээр ах гэж бодож байна. Гэхдээ ном зохиол өөр сургалттай зөндөө л олон юмнууд байдаг хүмүүс тэрийг аваад гарч олно. Гол нь яг гэр бүл дээр яг бидэн дээр яаж тусаад байгаа юм гэж бодсон. Мгм. Таастай. Мгм. Тэгээд нөгөө нэг бас бидний сонирч байгаа зорилт бүлийн аав нар гэхээр насны аавуудыг сонгомоор байгаа. Залуу хүн ингээд туршлага багтаа залуу хүнийг өөр зөвлөгөө өгнө. Нэг нас тогтсон хүмүүс нэг зөвлөгөө, өөр нэг зөвлөгөө өгнө. Бүүр настай хүмүүс өөр зөвлөгөө өгнө. Тэгэхээр насны хүмүүс байвал бас зүгээр байгаа. Тэгээд аауд бид нартай холбогдоорой, гуйж байна. Ээжүүд нь аавуудыг ятгаарай, бид нартай холбогдоорой гэж ятгаарай. Тэгээд ингээд За хүн миний нөгөө юм хий. онгоц руу орох цаг ингээд дуусаад одоо 3 минут үлдсэн байна. Тэгээд хоёр маань яриагаа үргэлжлээд босчихоо. Яасан. За. За сайн яваад очиорой. Тэгээд очтойхон За гурлаа угаасаа харилцан яриагаа дуусгая л да. дараа. Аа. Дараа аажиг очисон хойно тухтайхан яриад гай оруулж байгаа. Тэгээд те дарах шинээр ямар тач гэсэн нөгөө одоо юу болоод байгаа юу хийж байгаа яаж байгаа гэдэг ингээд сэдвгүүч байсан гэсэн яриад бичээд үлдчихэж байгаа нь бид нэр өөрсдөө түүх болгож үлдчихэж байгаа. Тэгээс биднээс шиг заалтгүй юм төлөв зүгий заалтгүй хэрэгтэй юм ярих гэхээс болж угаасаа л холбооцсон. Тэгээ нөгөө амар хөөрхөн нөгөө хүлээгээ сууж идэг дараагийн чи хизээ хийх юм бэ гэд асууж идэг хүмүүс ямар ч бидний амьд мэнд байгаа. Байгаа шүү, хийсээр Тэрүүл байгаа шүү. харуул байна. Утахгүй ингээд арай олон Цав юмнууд байгаа шүү. ярьслууд хийнэ гэд. Мгм. За тэгээ ожи сайн яваад очиорой. Очсон хойно чадвал юу дугаар хийхийг бодъё. Тэгээд игээ байжээ. За тэгээ. За би татлаа. За баяртай. За баяртай. Тэгээ би игээтэй бас юу контент хийвэл зүгээр юм байна гэж бодсон байхгүй юу? Мгм. Ягаад тэгэхээр хоёулаа ч амар олон жил нөгөө нэг ганц бие ээжийн амьдралаар ингээм амьдарсан. Тэгэхээр нөгөө нэг ингээд яг хоёулаа шиг ингээд ганц бие ээж аав тэгээд ингээд нөгөө нэг амар тулгамж байгаа олон асуудлууд тэд нартэйгээ яаж нүүр тулж гин яаж даван туулж гин тэг ямар мэдрэмж төрдөг тэдрээгээ бас ингээд хуваалцвал айгу зүгээр юм гэж бодсон байхгүй юу? Тэгээ хуйлаа хийдэг. Магадгүй өөр бас ганц бие эцэг эхчүүдийг урьж оролцуулаад. За хуйлаа бол зөвхөн ганц бие ээжийн зовлон мэдчихэж штэ тийм. Тэгвэл ганц бие аав байх ямар байдаггүй тэр зовлонг бол мэдгүй. Тэгэхээр магадгүй ганц бие аавтай юу аавдыг оролцуулаад ч юм уу ганц бие ингээд одоо эцэг их байх ямар байдаг. Ганцаараа хүүхдээ өсгөх нь ямар байдаг талаар Яг үнэ. Саяхан би нэг нөгөө юуны группийн нэгдэл нэгдсэн байхгүй. Тэн дээр эхлээд юу байсан гэхээр уг нь ганцхан ээжүүдийн групп байсан чинь тэр маань өөрчлөгдөд ээж аавуудын групп болцсон байлээ. Тэгээ тэр групп дээр ингээ нөгөө хүмүүсийн оруулж байгаа постыг ингээ харж исэн чинь бас аавууд яг наад асуудлаар чинь юу битсэн байл. Ер нь яагаад нөгөө одоо аавууд л юм буруутай юм шиг. Тэгээ бид нар ч гэсэн ганц үе аав штэ. Тэгээ бидэрт ч бас асуудал байдаг гэдэр гэвчсэн байсан. Тэгээд би тэгээд нэрэл одоо бас яг нэг ганц үе анхуд ч гэсэн амьдралаа явж байгаа аваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаар яриул бас сонирхолтой контент юм байна да. тийм тэгээ бодчихсон. Тэгээд би харин англи дээр хийх үү, монгол хэл дээр хийх үү гэж гайхаал юм л да тэрийг. Монгол хэл дээр яг гэвэл монгол ингээд ганц бие ээж аваад хүрэх нь илүү англи дээр их юм бол бүр илүү том хүрээг хамраад илүү олон хүнд хүрэх боломжтой болоо гэж тоо. Тэгэхгүй ингээд ганц бие ээжүүд ингээд ганцаараа л амар страгл хийгээ яваад идэг болохоос хаана хинт хандхаа мэдгүй бусад хүмүүс яг адилхан асуудал туулж байгааг мэдгүй тулгарч байгааг мэдгүй тэгээ бас нөгөө нэг тэр асуудал нь тулгараад тэрийг даван туулаад шийдлийн олцсон байдаг хүмүүс. Тэгээ бид нар тэр хүмүүсийг мэдгүй учраас нөгөө асуудалтайгаа стил ингээл зуралдаал ингээл шийдэж чадахгүй яваад байдаг. Тэгтэл ингээд нөө яг адилхан асуудалтай хүмүүс байхаар нэг нэгнээсээ нөгөө асуудлуудынхаа шийдлийг суралцаад ойлголцоод хамт ингээд хөгжөөд суралцаа явуул нэг зүгээр юм байна гэж бодсон байхгүй. Тэгэхээр та юу гэж Тэгээ хоёул нөгөө нэг ярьж исэн бас нөгөө онлайн сургалтынхаа талаар ч гэсэн бас нэг гоё мэдээлэл оруулъя гэж бодоод би яг нөгөө пост оруулж амжихгүй л яваад байна л да. бодсон?
Тэгээд онлайн бас Наад нөгөө талаас ч юм бол хоёулаа бас ярилцж байгаа гоё юм хий. бас нэг юу гэх юм бол онлайн англи хэлний болон кодын хичээл явуулах уу, хос хосон байх уу, яах уу гэдэг тал дээр бид хоёр бас ярилцж байгаа тийм. Тэгээд тэр тал дээр бас Мгм. хамтрах сонирхолтой ч юм уу хүмүүс байвал холбогдоорой. Тэгээд нөгөө бүгд амар Мгм. бүх байгаа Би учраас тэрийг аль нэг пост оруулъя гэж одоо дамжин. бүгд урдах ажлаа хийгээд амар цаг завгүй байгаа учраас Мгм. аль болох цаг хэмнэх богинохон тийм жижигхэн контентууд хийгээд манай нохоо ирээд бүр намайг энэ тоогдоод бүр. Мгм. За хоёулаа яриагаа дуусгая. Тэгээ дараа тухтай нөгөө хоёроо орж ирэхээр хамт ярий. За баяртай. Аюу хамгийн энэ баг хамгийн богино. Бай.